Сүүлийн жилүүдэд манай улсад гэрийн тижээмэл амьтад болох муур нохойн тоо толгой хурдтай өсөж байгаа. Зөвхөн 2014 оны судалгаагаар гэхэд нийслэлийн 9 дөрөвт 67 мянган тижээр нохой 1000 гаруй муур бүртгэжээ. Энэ бол зөвхөн эзэнтэй муур нохойн тоо баримт. Үүнээс гадна эзэнгүй буюу залбин нохой муур тоо толгой хэдэн мянгаараа бүртгэлгүй байгаа. Эдгээр амьтад ямар ч хараа хяналтгүй учраас халдварт өвчин тарах, байгаль орчныг бохирдуулах, иргэдийн амар тайван байдлыг алдагдуулах зэрэг сөрөг нөлөө ихтэй байдаг. Тиймээс Хөдөө аж ахуйн их сургуулийн эрдэмтэд эдгээр асуудал төр үндэслэн нохой муурны нөхөн өрчгөөг мэс заслын аргаар хязгаарлах боломж нэртэй төслийг хэрэгжүүлж эхэлжээ. Сүүлийн үед ялангуяа одоо 1990-ад оноос өмнө бол манай Монгол оронд бол Монгол банкар, Оросын овчоор энэ хоёрын релиз ийм л одоо нохойнууд байсан. За тэгээд зах зээл одоо нэгдээд 90-ад оноос хойш одоо янз бүрийн одоо улс орны янз бүрийн одоо үйлдвэрийн нохой бол орж ирсэн. Манай одоо нохой тэжээгч, сонирхогчд ийм тооч одоо олж ирсэн. Бизнесийн ч одоо үйл ажиллагаагаар бас одоо нохой муурыг одоо оруулж ирсэн байгаа. Яаж одоо нохой нөхөн үрцөхүйг одоо яаж барьж зохистой хэмжээнд байлгах юм бэ гэдэг. Ингээ бодохоор эр нохойг нь одоо хөнгөлөх. За эр нохойг нь хөнгөлөхдөө бас бид бас дэвшилттэй арга технологи яаж одоо тийм хурдуулсан хөнгө аргаар одоо өнгөлөх вэ гэдэг. Тэгээ урд нь би бас нэг төсөл одоо хэрэгжүүлж байсан. Дартуу шап гэдэг одоо бас одоо энэ юуны өмчийн газраар одоо бас баталгаажуулсан. Энэ бахиа хэрэглээд нохой одоо тэр эр нохой өнгөлөх энэ аргыг бас одоо боловсруулад тэгээ туршилтаар баталгаажуулаад тэгээд цааш нь одоо ингээд инновац болгоод ингээд явж байгаа. Мал эмнэлгүүд дээр бол тийм ээ охин нохооны, муурны, сав өндгөвчийг нээлттэй замаар одоо мэслийн аргаар одоо авдаг байгаа. За энэ мэслийн давуу тал нь бол тухайн нохоо муурыг ороо орохоос өмнө одоо сав өндгөвчийг авах юм бол цаашдаа маш олон өвчнөөс тухайн нохоо муурыг хамгаалдаг байгаа. За тэгээд одоо энэ хотод бол тийм ээ заавал одоо нохоогоо хувь хүн одоо гэр бүлдээ нохоо тижээж байгаа бол заавал цааш нь үржүүлэх шаардлагагүй. Тухайн одоо үржлийн газрууд тийм ээ үржүүлэх одоо юм боломжтой. Нэг одоо алдаатай тал нь юу вэ гэхээр нэг хүн нохоо авлаа, муур авлаа, заавал тэрийг би үржүүлнэ, гүлэглүүлнэ, зулцгалуулна гэдээ ойлгоод байдаг. Энэ бол маш том буруу зүйл байгаа. Үржлийн газрууд нь үржүүлнэ. За та хувь хүн өөрөө нохоо мурд авсан бол охин нохоо мур авсан бол мал эмнэлэгтэй хандаад малынхаа хэмжээний заавар зөвлөгөөний дагуу цав өндгөвчин заавал авах хэрэгтэй. Ингэснээр та одоо тий нохооны тоо толгойг бас барина. Тухайн нохоогоо бас маш олон өвчнөөс урьсан сэргийлж чадна гэсэн үг. Нохойн шүлс салс ялгацаар дамжин маш олон төрлийн өвчин эмгээг хүнд халдварладаг бөгөөд сүүлийн 3 жилийн үзүүлэлтээр нохооноос гаралтай халдварт өвчин эмгээр өвчлсөн хүний тоо өссөн үзүүлэлтээ гарчээ. Хотын тогтчлт үйлчлэгээний газраас жил бүр хараа хяналтгүй нохоо муурыг устгадагч залбин нохоо муурны тоо өссөөр байгаа юм. 2013 онд нийслэлийн хэмжээнд залбин нохоо муурны устгалын ажилд нийтдээ 470 сая төгрөг, 2014-2015 онд тус бүр 800 орчим сая төгрөг зарцуулсан байна. Ялангуяа халдварт паразит өвчнүүд байж галзуу, сүрья гээл тийм ээ. За тэр нохоон одоо ялгадас одоо салс шүлс шээс басаар одоо ялгардаг паразит шимгч орхоо өвчин. Тийм ээ. Тэгээ эгэл витнэр үүсгдэг тооксо плазмоч гэдэг юм уу. Тэгэхээр энийг одоо энэ халдварыг мэддэг. Энэ одоо өвчнийг мэддэг таньж мэдхгүй хүнд бол хэцүү. Одоо хүүхдүүд ихэд л одоо жижигхэн одоо нохоо муураа одоо тэжээх гээл ингээл одоо тийм ээ ацраа манаагаал одоо юусаа тэр тухайн нохооны ямар өвчтэй байгааг ерөөсөө мэдэхгүй л байгаа байхгүй. За нохооноос хүн талддаг зооноз өвчин гэж байдаг. Энэ бол одоо халдварт өвчин болон галзуу гэж өвчин байгаа. За мөн одоо паразит өвчнүүд гэж байгаа. За эгэл битнэр одоо халдварладаг өвчнүүд гэж байгаа. За хүмүүс бол одоо мал эмнэлэгт одоо нохоо мураа авчирж ирж үзүүлээд малын эмчээс одоо зөвлөгөө аваад зөв зохистой тийжээж арчилахаар одоо өөрсдийгөө одоо эрүүл байлгаж байна гэсэн үг. Тэгэхээр ерөөсөө л мал эмнэлэгт хандаж малын эмчийнхээ заавар зөвлөгөөний дагуу тэгээд амтнаа яг өөрийнхөө яг гэр бүлийн гишүүн болгоод
яг зөв сайн тэжээх нь хамгийн чухал байгаа. Инхийн бол одоо нийгэмд одоо маш том хөрөнгө оруулалт оруулж байна гэсэн үг. Мал эмнэлгийн сургуулийн эрдэмтэд нохой мөрний нөхөн өрчхүйг мэс заслын аргаар хязгаарлах боломж төслийнхөө хүрээнд өнгөрсөн онд Орхон аймагт ажиллажээ. Ингэхдээ иргэд аж ахуйн нэгж байгууллагын тижээж байгаа нохой мөрийг бүртгэлжүүлж, эм нохоон сав авах, эр нохоог битүү аргаар хөнгөлөх, золбин нохой мөрийг устгах ажлыг амжилттай хэрэгжүүлсэн байна. Бүх хайлын нохойг бүртгэлжүүлээд, файлжуулаад, пассворджуулаад тийм ээ. Тэгээд золбин гэснийг тарж устгасан. Тэгээд энүүд тэр файлжуулсан, пассворджуулсан энэ нохой маань эргээд энэ мал эмнэлэгтээ одоо харьяалагдах. Мал эмнэлгийн үзлэг шинжилгээнд одоо тогтмол орж байх. Вакцины одоо туулгалтаа цаг хугацаанд нь хийх. Нөгөө пассвортон дээр одоо бичүүлэх. Хэрвээ тэгээгүй бол нохой эзэнтэй ч гэсэн одоо ер нь хариуцлага тооцохгүй бол ерөөсө болохгүй. Тэгээд сая ингээл дурчлагаа зарахад бол ихэнх одоо золбин нохой бүгднийг ингээл бид бас оюутнуудаараа ингээд дадлага ингээ хийлгэж яхад ихэнх одоо юунаас паразит орхоо. За халдварт хавьтлын одоо тэр юу хавдар маш олон төрлийн одоо халдварт паразитын өвчин байж байна. Энэ болгон ерөөсө хамрагдахгүй ингээ явж байгаа байхгүй. Тэгээ яагаад Монгол орн одоо энэ эргүү өвчнөөс эрүүлж өгөхгүй яваад байна гэдэг чинь бас л одоо нохойтой холбоотой. За бидний одоо энэ хэрэгжүүлж байгаа энэ шинэлэг энэ нохой мөрөн дээр хэрэгжүүлж байгаа энэ инновац хөтөлмөр маань бол цаашдаа бол маш их одоо дэвшилттэй мал эмнэлгүүд маань бас мал эмч нар маань хэрэгжүүлэхэд их тохиромжтой, цаг хугацааны хувьд, эдийн засгийн хувьд одоо их одоо хяналттай ийм давуу талууд зөндөө байгаа. Нэвтрүүлгийг бэлтгэх явцад хөдөө аж ахуйн их сургуулийн мал эмнэлгийн сургуулийн ахлах курсын оюутнуудад нохойг битүү аргаар хөнгөлөх аргыг практик дээр зааж байсан юм. Энэ хөнгөлөх арга зардал бага, эдийн засгийн хувьд хэмнэлттэй, цаг хугацаа шаардахгүй. Аль ч улиралд хэрэгжүүлж болох боломжтойгоор давуу талтай юм. Бид эхлээд ямар ч байсан одоо хөнгөлөх гэж байгаа мал амьтнаа бэхлээд бүх физиологийн үзүүлэлтүүдийг үзээд тэгээд наркозлогч эмчин болохоор үзлэг эмчин наркоз хийх боломжтой байна гэх бол бид дараагийн удаа ажлуудыг хийх байгаа. За энд бол үзлэг эмч, наркоз эмч гэсэн дисциплинаар явагдана. Тэгээд одоо бид үзлэгээ хийгээд үндсэндээ мэс засал хийх боломжтой байна гэд одоо энэ манай наркозлогч эмчнэр болохоор тайвшруулах үзье гэж байна. Энэ тайвшруулах үзье хийснээрээ тухайн одоо мал амьтны бие махбодд эмжүүлэлт үүрэг гүйцэтгэх юм байгаа. Тайвширснаа бол одоо ямар нэгэн өвчин эмгэх мэдрэхээсээ урьдчилан сэргийлж байгаамаа. За энд хөнгөлөгч хүн маань тухайн малаа бэхэллээ. За тэгэхээр баруун гараараа хоёр төмсгний дунд буюу зүүн талын төмсгийг яг нь захтуулан шахна. Жишээ нь хуухнагийг захтуулан шахснаар энд хөвчрхийн хэсэг гарт мэдэгдэнэ. Хөвчрхий гэдэг бол одоо бидний гол одоо гэмтэл үүсгэж хөнгөлөх гэж байгаа нэг арга шүү дээ, тийм ээ. За ингээд хөвчрхийн хэсгийг гараараа тэмдэрж аваад энэ бахаараа яах нь үзүүр хэсэгтээ оруулна. За энэ бах маань өөрөө үзүүр хэсэгтээ юм хамгаалттай. Энийний тусламжтайгаар энэ хэсгээс хөвчрхий бултаж гарахаас нь одоо сэргээлж тэглүр болж өгдөг. За энэ хэсэгтээ мөн тохируулагчтай одоо том амтны жижиг амтны хөнгөлөхөөсөө шалтгаалаад бол энүүгээр тохируулж болдог. За одоо бид эхлээд бол зүүн талын төмсгийг авчий. За нэг талаараа бол ингэж төмсгийг захтуулан шахах юм байна. Тийм ээ. За тэгээд хөвчрхийг бахан дотор оруулна. За эрхийг ургаараа тэмдрээд хөвчрхий орсонгүй юу гэдэг хэсгийг шалгана, тийм ээ. За тэгээд дараа нь бид эндээ яах нь даралт үүсэх замаар энд гэмтэл үүсгэн. Задгаа аргаар хөнгөлнө гэдэг ингээд яхаар 9 төрлийн хүндрэл гардаг. Цус алдна. Тэгэл одоо өчнөө олон юм бий. Энэ 9 төрлийн одоо хүндрэлээс одоо урьдчилан сэргийлж өгч байна гэсэн үг. Энэ бол ерөөсөө тэгээд цастайч, буруутайч, юутайч байсан хөнгөлөхөд бол ямар нэгэн халдвар авахгүй гэсэн үг шүү дээ. Хоёрдугаарт ягаад гэвэл энэ ингээд өрөө тавьчихсан юм ерөөсөө хэрэглэв. Хэрэгэлсэн. Тэгээ задаа аргаар одоо онгөлдөг байсан үед бол энэ чинь яах вэ? Ариутгах нь, халдваргүйжүүлнэ, эм дараа хэрэглэн тийм. Ганцхан энэ амтныг өвдөлтөө сэргийлэх нь бол бид мэдээ алдуулалт хийж байна. Өөр юм байхгүй.
сав өндгөгч авах болон хөнгөлөх мэслүүдийг бол эмч одоо зөвлөсний дагуу одоо аавна. Хүмүүс одоо бол ингээд мууран дээр бол тий ороо ороход их орилдгийм байна. Одоо энэ асуудлыг яаж шийдвэрлэх үү гэдээ одоо малын эмч рүүгээ ханддаг байгаа. Бид нар одоо энийг бол мэслийн аргаар шийдэх боломжтой гэдэг одоо зөвлөгөөнүүдийг өгөөд үйлчлүүлэгчнүүд маань бол одоо түүний дагуу одоо мэсэлд хамруулж ингэж одоо авч явагдаж байгаа гэж. Бид хөдөө аж ахуйн их сургуулийн эрдэмтдийн боловсруулсан нохой муурны нөхөн өрчхүйг мэс заслын аргаар хязгаарлах боломж төслийг орон даяар хэрэгжүүлснээр мал эмнэлэг эрүүл ахуйн салбарт золдон нохой муурны үзүүлж байгаа нөлөөллийг багасгах, тэдний үйлчлэгийг хянаж зогсоосноор иргэдийн цэвэр аюулгүй орчинд амьдрах боломжийг бүрдүүлж мал амьтдын инновацийг бий болгох юм. Манай одоо Монгол орнд чинь яг одоо энэ нохой муурныхаа энэ тал дээр бол их хоцрогдонгүй явж байгаа шүү дээ. Хөгжингүй орн Америк, Япон, тэгээ Герман энэ орнууд бол одоо тэр золбон нохой гэсэн тийм хууль зүйн тодорхойлт ерөөс байхгүй. Энэ нохой асуудал бол зөвхөн мал эмнэлгийн бас ганцаараа шийдэх асуудал биш. Засаг захиргаатайгаа тэгээд энэ одоо бас хууль дүрмтэйгээ одоо зогсож бүгдээрээ одоо хэлцэж байх. Бүгдээрээ одоо зохион байгуулах асуудал. Мэдлэг инновац баялаг нэвтрүүлгийн маргаашийн дугаараар хөдөө аж ахуйн их сургуулийн эрдэмтдийн гаргасан био нурс болон инновацийн бүтээгдэхүүний тухай хүргэх болно.